Сайн мэцэн өрхөм үзэгчдээ энэ бол глобал мэдээ. Дэлхийн техникийн үйл явдлыг хүргэдэг 7 хоног тутмын нэвтрүүлэг. Намайг Гамбтын Баасан Сүрэн гэдэг. Өнөөдөр бид дараах мэдээг хүргэнэ. Улсын хурлын дарга учрал бүгд найрамдах хятад ард улсад аль биесны альчил хийлээ. Улаанбаатарт зөвлөлт Монголын сансрын хамтарсан багийн нислэгийн 45 жилийн ойг тэмдэглэж байна. Москва, Ханай хотууд Вьетнамд анхны атом цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг турлаа. Путин сөхөрчээ. Орос улбаны улсын ерөнхийлөгч Паралимпийн тамирчдыг шагналаа. Улсын хурлын дарга учрал олон улсын давцанд идэвхтэй ажиллаж байна. Тэрбээр саяхан Москвагаас ирээд энэ 7 хоногт 2 дахь том хөрш орн руу аль биесны альчлал хийлээ. Хинтээ уулзаж ямар асуудал хэрэлцсэнийг яг одоо хүргье. Монгол улсын их хурлын дарга, Монгол ардын намын дарга Нямсрын учрал сүүлийн үед олон улсын давцанд идэвхтэй ажиллаж байна. 2 дугаар сард тэрбээр Монголын төрийн албан хаагчид бизнес эрхлэгчдээс бүрдсэн томоохон төлөөлөгчдийн хамт Москва хотод альчилсан бол энэ 7 хоногт 2 дахь том хөрш оронд альчиллаа. Учрал 3 дугаар сарын 22-наас 24-ний өдрүүдэд коммунист намын урилгаар бүгд найрамдах хятад ард улсад ажилласан байна. Тэрбээр бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга хятадын коммунист намын Түүх хорооны улс төрийн товчооны гишүүн Жиао Лицитэй уулзаж хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний үеэр хил дамнсан төмөр замын тээврийг идэвхжүүлэх, нефтийн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хүндэн хэлэлцсэн байна. Сүүлийн жилүүдэд Монгол хятадын хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Мөн учрал Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхийн мэдчилгээг бүгд найрамдах хятад ард улсын дарга Си Жинпинд уламжилж түүнийг тохиромжтой цагтаа Монгол улсад альчлахыг урьсан байна. Энэ хооронд Монгол улсад дэлхийн хэмжээний түүхэн үйл явдлын ойд зориулсан баярын арга хэмжээнүүд эхэллээ. Яг 45 жилийн өмнө зөвлөлт Монголын сансрын хамтарсан багийн гишүүд Владимир Жанебеков гүр аригчаар сансарт ниссэн билээ. Эдгээр өдрүүдэд Монголын анхны сансрын нисгэгч Монгол улсын баатар гүр аригчаатай уулзахаар түүний Вьетнам хамтрагч Фам Туан хүрэлцэн ирсэн байна. Тэд Улаанбаатар дахь Оросын соёлын төвд Монгол сурагчдтай уулзжээ. Хүүхдүүд сансрын баатруудад ямар асуулт тавьсныг манай сурвалжлагаас үзээрэй. Үзэсгэлэн дэрсэн зочид 1961 оны 4-р сарын 12-нд Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр хийгээд 1981 оны 3-р сарын 22-нд Владимир Жанебеков жүгдэр дэмдийн гүр аригчаа нарын олон улсын сансрын баг дэлхийн тойрог замд ажилласан үйл явцыг харуулсан ховор түүхэн гэрэл зургуудтай танилцах боломжтой байснараа онцлог байв. Мөн үзэсгэлэнгийн үеэр Монгол Вьетнам улсын анхны сансрын нисгэгчид болох зөвлөлт холбоот улс болон бүгд найрамдах Монгол ард улсын баатар хошууч генерал сансрын нисгэгч жүгдэр дэмдийн гүр аригчаа болон зөвлөлт холбоот улс болон Вьетнамын ардын цэргийн баатар Вьетнам улсын агарын цэргийн хүчний сүнэг чонгоцны нисгэгч Азийн анхны сансрын нисгэгч Фам Туанаар хүүхэд залуусын асуултанд хариуллаа. Ер нь түүх нарийн судлаад байх юм бол анхны шингэн төлсд тэр төдөлгүүр хийж туршсаны 100 жилийн ой болж байгаа. 1926 онд Америкийн нэгдсэн улсад анхны туршилтыг хийсэн. За тэгээд тэр туршилтын үр дүнгийн бол улам өргөжүүлээд Сергей Павлович Королёв сансрын хөлөг хийж хиймэл дагуулх өргөж хүн анх сансарт нисгсэн энэ их гайхамшигтай түүх эндээс эхэлдэг. Тэгээд Юрий Гагарины нислэгийн 65 жилийн ой, хамтарсан мараа нислэгийн 45 жилийн ойг бид одоо сайхан тэмдэглэж байна. Зөвлөлт холбоот улсын одоо сансарт нисний 45 жилийн тохиож байгаа. Тэгээ энд ирсэндээ маш их баяртай байна. Үзэсгэлэнгийн үеэр марк цуглуулагч Диждийн Гамбат сансар судлалын сэдэвт ховор шуудангийн марк Дөхтүй зэрэг хувийн цуглуулгаас олон нийтэд толилууллаа. Тэрээр 40 гаруй жилийн турш сансар судлалын сэдэвтээ марк цуглуулж байна. Энэхүү хувийн цуглуулгаараа 20 гаруй үзэсгэлэн дэглэжээ. Энэхүү маркуудыг хэдэн оноос эхэлж цуглуулсан бэ? Хэд орчим марк байгаа вэ? Энэ маркныхаа агуулгын талаар ярина уу? Агуулгын хувьд бол зөвхөн зөвлөлт Монголын хамтарсан сансрын нислэгийн тухай байгаа. За маркийн хувьд бол тоолоогүй. Энийг 40 гаруй жил цуглуулж байна. Хэдэн оноос цуглуулж байгаа юм бол? За зөвлөлт Монголын хамтарсан сансрын нислэгийг яг ниссэн 81 оноос эхэлж, түүнээс өмнө бол сургуулийн сурагч байхдаа бол зөвлөлтийн сансрын нислэгийн тухай, нисгчдийн тухай марк цуглуулдаг байсан.
Түүнчлэн үзэсгэлэнд сансар судлалын анхдагчдын намтар сансрын нислэгийн онцлог Оросын шинжлэх ухааны академийн архивын ховор үнцэнтэй гэрэл зургууд дэлгэгдлээ. Мөн зочдод зориулсан өнгөлөг фото болон гаргасан нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байлаа. Дашрам сонирхуулахад жүгдэр тэмдгийн гүр аригчаа Фам Туан нар 1978 оноос оддын хотхонд 2 жилийн турш хамтран бэлтгэл хийж тэр үеэс нөхөрлсөн найзууд юм байна. Жанчидэрч Баттэрч Евгений Павлов, Гамбат Баасан сүрэн, Бүрбсрэн Марлма, Аист Глобал. Ойрох орнот дахь дайны улмаас уламжлалт нефт хийн зах зээл дөрөтөж байгаа энэ үед цөмийн эрчим хүчний зах зээл өссөөр байна. Түүний тэргүүлэгч Орос улбан улсын төрийн өмчөд Росатом Корпорац олон улсын хүрээнд үйл ажиллагаагаа тэлсээр байна. Энэ 7 хоногт Москва, Ханой хотууд Вьетнамд анхны атомын цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа. Орос улбан улсын төрийн өмчөд Росатом Корпорацийн тэргүүн Алексей Лихачев болон Вьетнамын засгийн газрын тамгын газрын дарга Чан Ван Шон нар Москва хотод тус улсад анхны атомын цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа. Росатомын хэвлэлийн албанаас мэдээлснээр атомын цахилгаан станц болон цөмийн шинжлэх ухаан технологийн төвийг нэн тухайн мужид барихаар төлөвлөж байна. 2 дугаар сарын 5-нд Вьетнамын төлөөлөгчид Ленинградын атомын цахилгаан станцад зочилж Вивер 1200 3 нэмэх үеийн эрчим хүчний блокийн зураг төсөл барилга угсралт ашиглалтын чиглэлтийн Оросын дэвшилтэт технологитой танилцжээ. Гарын үсэг зурх ёслол Орос улбан улсын ерөнхий сайд Михаил Мишустин болон бүгд найрамдах Вьетнам улсын засгийн газрын тэргүүн Фам Мин Тин нарын байлцуулан болж өнгөрлөө. Үүнээс өмнө талууд Орос Вьетнамын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудлыг хилэлцсэн байна. Мөн эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуйн салбар дахь томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулжээ. Паралимп 2026 тэмцээн 3 дугаар сарын 15-нд өндөрлсөн ч Орос улбан улсад ялалт байгуулсан тамирчтай хүндэтгэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Хүчигдэр Владимир Путин тэдэнд төрийн дээд шагнал гарт туллаа. Ерөнхийлөгч хэний өмнө сөхөрснийг дараагийн сурвалжлагаас үзээрэй. Голубков Иван Юрьевич, двукратный паралимпийский чемпион по лыжным гонкам. Владимир Путин Паралимпийн наадмын цанын уралдааны хошоо авраг Иван Голубковын өмнө сөхөрчээ. Энэ явдал өчигдөр Кремльд болов. Италиас ялалтын их амжилттай эх орондоо ирсэн Оросын холбооны улсын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдад төрийн шагнал гардуулах ёслолын үеэр энэ явдал болжээ. Италид болсон наадамд Оросын холбооны улсын шигшээ баг ердөө 6 тамирчинтай оролцсон ч нийт 12 медаль, үнээс 8 алт, 1 мөнгө, 3 хүрэл хүртэж багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарсан юм а. Харин эхний 2 байрыг тус бүр 60 гаруй тамирчинтай бүгд найрамдах Хятад ард улс болон Америк нэгдсэн улсын багууд эзэлсэн байна. Впервые за последние 12 лет Сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа Паралимпийн өндөр дээр дахин манай Оросын төрийн далбай мандсан агшныг төрийн дуулаа онцгой догтлол бахархалтайгаар сонсох боломж бидэнд бүрдлээ. Энэ бүхнийг та бүхний ачаар харлаа. Та бүхэн Оросын үндэсний гол бэлэг тэмдгүүдийг олон улсын давцанд иргэн авчирч үнэхээр ялалтын оргилд хүргэсэн юм. Без всякого преувеличения, триумфально. Цанчин Анастасия Багиян гайхалтай амжилт үзүүлж өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй 3 удаа аваргын эндэрт гарчээ. Харин Владимир Путиныг өмнөөс өхрүүлсэн цанчин Иван Голубков 2 удаа төрүүлсэн байна. Мөн багийн хамгийн залуу тамирчин уулын цанчин Варвара Ворончихина оролцсон бүх төрөлдөө медаль хүртжээ. Безумно приятная поддержка страны. Эх орныхоо дэмжлэгийг мэдрэх үнэхээр сайхан байсан. Энэ удаагийн наадамд бидэнд асар их дэмжлэг ирсэн. Бид маш цөөхөлөө байсан учраас энэ нь бидний хувьд үнэхээр үн цэнтэй чухал байсан юм. Тиймээс өнөөдөр энд зогсож байгаадаа маш их баяртай байна. Приятно быть здесь сегодня. Со всей командой хочу. Багийнхаа нэрийн өмнөөс бидний төлөө олон улсын шүүхтэр тэмцэж энэ наадамд оролцох эрхийг мань хамгаалan эцсээ хүртэл зүтгэсэн бүх хүмүүст онцгойлон баярлаж байлаа. Шагнал ардуулах ёслолын үеэр Оросын 3 өнгийн төрийн талбай намирч төрийн дуулыг шилхийг харах, сонсох үнэхээр сэтгэл хөдлөлтөн байлаа. Ийм үчиг сүүлд 12 жилийн өмнө онцлог хэлэхэд 2014 онд болсон Сочигийн өвлийн олимпийн Паралимпийн шилдэг наадмын үеэр манай баг 30 алтан медаль хүртэж байсан. Тэр үед л мэдэрч байсан юм а. Команда завоевала 30 золотых наград. Благодарю за проявленное. Та бүхний гаргасан төвчээр хөдөлмөрч чанар ур чадвар талархаж байна. Цаашдын ялалт амжилтыг хүсэн өрөө баярлалаа. Сергей Тучков, профессор Марлма, Аист Глобал, Аравтлын агентлагийн материалын дагуу бэлтгэлээ.
Ингээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэнтэй Гамбатын Баасан сүрэн болон глобал мэдээ нэвтрүүлэг хамт байлаа. Дараагийн шинэ дугаараар ирэх Баасан гарагт уулзъя. Та бүхэн өөрсдийгөө болон дотны хүмүүсээ хамгаалж анхааралтай байхаарай.